жоохон чухал сэдв. За өнөөдрийн сэдвийг яг хараад ирсэн хүмүүс байна уу? Яг өнөөдрийн сэдвийг хараад ирсэн хүмүүс. Окей. За бусд нь бол амраа агчтай нэг минь дийдэ гарыг. За баярлалаа. Аль нь ч байсан гэхдээ сайн л та. За би энийг ийш аваад. За та хэдэд ер нь энэ гүн ядралын шинж тэмдгүүд илэрч ирсэн үү? Жишээлбэл урам хугарах, өөртөө итгэлгүй болох, ажил хийх хүслээ бүр ингээд алдах те. За ажиж зөндөө. Тэгээ. Тэг өнөөдөр ингэ сууж нэг чинь мундаг л авсан байна да. Тэ. Энэ burnout гэдэг энэ шинж тэмдгийн талаар хэдүүл ярих хэрэгтэй. Яагаад тэгэхээр бидний хинэн ч энд өртөх одоо магадaltaй. За хэрвээ энд өртчөөд ийм нөхцөл байдал одоо яг бид нар энийг стресс, ядрал янз янзынхаар өөрөөр тайлбарлсан байж болно. А гэхдээ яг ер нь бол burnout гэдэг нь одоо заримдаа бид нар хашигноод ингээ бөөрөө ахуулах тийм бөөрөө сугууртлаа ажиллах тэргээд ингээ ярьдаг. Ер нь бол шатаж дуусах гэсэн үг тийм. Хэрвээ дуусчвал яг үнэндээ дууссан бол тийм амархан босч ирж чаддаг болсон. Нилийн одоо том асуудал болдог. А тэгвэл хэдүүлээ заримдаа азар давсан байж, заримдаа их сайн найз нөхөд таны ижлийн тусламжтайгаар бүр айхтар хүндрэхээс өмнө давсан амьдралд бол иймэрхүү туршлагууд бол байгаа. Гэхдээ миний амьдралын кейс юм бол надад хэд хэдэн удаа ийм нөхцөл байдал тулгарч ирсэн. Дээрээс нь би бас нэг бус захирлыг одоо ажлаас чөлөөлж ирсэн. Яг алтан бичиг өчөж өгөөд. Жишээлбэл энэ хүн бол яг burnout бол одоо энэ хүн бол ажлын одоо хүнд хэлбэрийн стрессийн одоо төвшөнд орсон байна гэдэг тохиолж ирсэн. За тэг ямар шинж тэмдэг илэрдэг би танаас энэ дээр хэлээ. Энэ бол нас хамаарахгүй зарлан унж гисэн ийм нөхцөл байдал орох боломжтой. За биеийн хот дээр илэрж байгаа шинж тэмдгүүд илэрдэг ерөнхий шинж тэмдгүүд ядрах, сүлдэх, за дараа нь толгоо өвдөх, булчин жилж өвдөх, нойргуудл, эсвэл хид их нойрмог болох те хоёр тал руугаа те. Нэг бол унтаад босгоо өлчдөг. За одоо шил манай гэрт нэг хүн байдаг, манай хүүхэд. Яг сэтгэл зүйн үед хүнд арамтанд орохоор ирсэн унтаал байдаг. Тэгээ би тэр шин чанарыг бол бага байхдаа өөр дээр бас хэд хэдэн удаа мэдэрч ирсэн. Одоо шил бага байхад гэрт ямар нэгэн хэрүүл уруул эсвэл ээж хоёрын хооронд жоохон хүнд харилцаа болох юм бол би боших унтах гад орлогоо ингээд шигддэг байсныг санаж байгаа байхгүй. Өглөө болохоор бүх юм окей байдаг те. Ер нь бол тийм байдаг те. Шүн бол хэцүү те. Ингээд нэг ямар нэгэн хэрүүл маргаан ч юм уу эсвэл хин нэгэн согтуу орж ирдэг ч юм ингэх юм бол хүүхдийн үед маш хүнд байдаг. Тэгээд ер нь бол шууд унтаад өглөө олчил бүх юм окей гэж болно гэж боддог. За энэ бас насанд хүрсэн он ч гэсэн хүмүүст илэрдэг те. Ер нь бол унтах гад байдаг. За зарим нойргүй болчдөг. За манай өөрчлөгчд бол одоо нойрны асуудалтай хүмүүс зөндөө байна. Дандаа им ууж унтж байгаа зарим те. За дархлаа судрах, одоо өвдөх магадлалууд ихсэж эхэлдэг те. Ойрхон өвдөх ч юм уу. За хоолны дуршил өөрчлөгдөн те. Нэг бол бага идэн, нэг бол их идэн те. За иймэрхүү зүйлүүд ерөнхий эрүүл мэндийн хувьд гарч ирж байгаа. За миний хувьд одоо хамгийн их өөр дээрээ бас яг хүнд ядралын өмнө гарч ирж исэн шинж чанаруудыг болвол эдгээр сэтгэл зүйн гарч ирдэг нийтлэг маш их анзаархад амархан байдаг. За саяны биеийн хоттой холбоотой зүйлүүд бол зарим дээр нийлэрдэг, зарим дээр нийлэхгүй байж болдог тийм. За сэтгэл зүйн шинж чанаруудыг хэлээ. Энэ бол айгүй ноцтой шүү. Та хэд энэсээ анхаарал сонсоо. Сэтгэл төгшөх ер нь бол ууртай болох. За ууртай болохын хамгийн эхний шинж тэмдгүүд нь гэр бүлд их илэрдэг тийм. За ер нь бол хамгийн ойр байгаа хүмүүстэй төвчээргүй болж эхэлдэг тийм. За тэгээд тэд нар бол ер нь бол даадаг. Олон жил биднийг бол даасан. Дааш те санаа зовно л те. За дараачих нь нийтлэг хамгийн хилэрдэг зүйл нь ажилдаа дургуулах. Хийж буй ажилдаа сонирхолгүй нөгөө ажил нь утгагүй санагдах. Гомдох, төнөх мэдрэмжүүд ингээд араасаа ингэж орж ирдэг. Тэгээд найзуудаа ер нь л гомдчих гээд байна. Гэртээ орж ирэл ер нь л гомдчих гээд байна. Хамт ажиллаж байгаа хүмүүстэй гомдох гээд байна юм. Төнж эхэлдэг тийм. Яг юм фейлдсэн юм шиг, бүтлгүүцсэн юм шиг мэдрэмж айгүй хүн дээр ингээд дарж эхэлдэг байсан. Төвлөрхөө болно, юмаа мартаж эхэлнэ. За ой санамж муудаж эхэлнэ. Хамгийн хүнд хэлбэр нь
амиа орлох тухай боддог. За ер нь үхмээр санагдах. Энэ манай гэр бүлд 2 удаа иймэрхүү одоо төвшний стресс илэрж ирсэн. За нэг нь манай эхнэр дээр. За яагаад би нэг нээлттэй ярьж байгаа гэхээр саяхан манай эхнэр өөрөө энэ сэдвийг нээлттэй ярьж эхэлсэн. Одоо хамт ажилладаг хүмүүстэй. Олон жилийн өмнө битүүрийн амьдралд болсон одоо тэр нэг хэцүү санхүүгтэй холбоотой нөхцөл байдлын дунд маш олон сарын өглөг одоо хүнээс мөнгөө нэх эсвэл олон жил хоримтлоо цоглуулж исэн эд хөрөнгөө алдах ч гэдэг юм. Иймэрхүү тохиолдолд орохдоо сэтгэл зүйн хувьд маш хүнд дарамтанд орсон гэдгээ саяхан хэлсэн. Тэр үед бол хэлээгүй. Өнгөрсний дараа нь хэлж байгаа байхгүй да. Яг үнэндээ тэр үед бас 1-2 удаа өгчмээр ингэ санагцсан. За энэ мэдрэмж бол хамгийн хүнд хэлбэр нь шүү. Одоо энээс өмнө нөгөө саяны ярьсан бүх хэлбэрүүд явна. Хэрвээ иймэрхүү мэдрэмж төрсөн бол маш яаралтай тусламж авах хэрэгтэй. Сэтгэл зүйн болоод одоо танд туслах чадамжтай хүмүүстэй шууд даруй уулзаж энэ мэдрэмжийг хуваалцах хэрэгтэй гэсэн. За өсвөр насны хүүхдүүд бас иймэрхүү зүйлүүд илэрдэг. Яг тэр ер нь бол томчууд хүүхдүүдийн тулгарч байгаа асуудлыг жижигхэн гэж бодсноос болоод тэднийг үл тоож тэд нар өөрийнхөө асуудланд дэндүү хүнд санагдахтаа энэ нь бас удаан үргэлжилсэн байдаг тийм. Ганцхан өсвөр насндаа ч болоод байгаа юм бас биш. Яг үнэндээ нэлээд хэдэн жилийн өмнөөс энэ хүүхдийн хувьд давж чадахгүй хэд хэдэн асуудлууд тулгараад сэтгэлээ нээлттэй ярих хүн байхгүй, ойлгох хүн байхгүй. Тэ? Ойлгодог хүн нэг найз охин ч юм уу эсвэл найз хөвгүнд байж нөгөөт нь гинт би чамтай үерхээ боллоо гэ. За тэнгуут бүр амар хүнд байдалд ордог. Тэгэл за найз нь явлаа шүү гэсэн чинь бай бро гэ тэгээ явцсан байгаа байхгүй нэг хүүхэд. Хамгийн сүүлийнхэн чат найзтай бичсэн ба. Найз нь явлаа гэсэн чинь окей бро гэ тэгээ нүүт нь. За миний эргэн тойронд байгаа кейсүүд одоо миний үүшлэл шүү дээ. Хүүхдээ алдсан 16 таа. Хүү амиа хорлцсон. Тэгэхээр энэ процессын ингээд дараа нь гэр бүлтэй нь уулзаад маш нарийн ярилцаад яг тэгвэл энэ дүгнэлт нь ээж аавд хэрэгтэй байхгүй юу? Яг тэгвэл тэд нар чинь нэг биш хүүхэдтэй шүү дээ. Өшөө дахиад өөр хүүхдүүд ард нь хүлээж байгаа. Тийм учраас энэ хүүд юу тулгарсан бэ гэдгийг ингээд нэг одоо ухрааж дүгнэх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ дүгнэлтийг ингээд ухраагаад дүгнэхээр зүгээр нэг удаагийн сэтгэл хөдлөл биш байхгүй. Нэлээд удаан үргэлжилсэн процесс. Хам хүнд байдалтай ороод тэгэл хүнд байдалд ороход нь хэд хэдэн зүйл нөлөөсөн байгаа байхгүй. Бие махбодын үед ядрал стресс, зүрх сэтгэлийн үед хайр сэтгэл, харилцааны одоо бэрхшээл, дээрэс нь санхүү бодит материалын зүйлсийн дутагдал, цагаа олоогүй шийтгэл, цагаа олоогүй муухай үг, загнуур тэ одоо бүх юм ингээл давхцсан байгаа байхгүй. Тэгээд энэ дээр нь туршлагагүй ээж аав, туршлагагүй найзууд тэрийг барьж авч чадаагүй. Тэр нөхцөлөдлийг зогсоож байна. Тийм учраас хэдүүлээд иймэрхүү хэрвээ ийм шинж тэмдэг танд илэрх юм бол ер нь бол өсвөр насны хүүхэд шиг энийг нуугаад тэ ганцаараа яваад байж болохгүй. Өсвөр насны хүүхэд нуусандаа биш яг үндэ ойлгох хүн байхгүйсэн та. Ийм хүнд байдал бас ордог. Тэрийг нээж илэрхийлж чаддгүй. За одоо насанд одоо шилбэл хамгийн сүүлд надад ойрхон тохиолдсон бол манай үйлчлүүлэгч болов шууд одоо надаас хувийн зөвлөгөө одоо зөвлөгөөч явах үедээ баг шууд тусламж авахар ирсэн. Тэгээд энэ залуу бол нэг бизнесийн салбарт одоо баг 20 жил ажиллаад тэгээд яг шатаж дууссан гэсэн. Тэгээд ерөөсөө ингээд нөгөө өрөөнөөсөө гарахгүй, ажиллаа хийхгүй, тэгээд унтаад, тэгээд хаяа уугаад, тэгтээ өрөөнөөс гарахгүй, гэрээсээ гарахгүй. Тэнгүүтээ ээж аав нь юу гэж дүгнсэн гэхээр настай хүмүүс байсан. Наадах чи одоо ингээ хөөж босгоод ажилд нь явуул. Наа чи ингээ хэвтэх тусмаа одоо бүр улам бүр яалаа гэд эсэргээрээ нөгөө туршлагагүй хүмүүс нөгөө хүний чинь ойлгохгүй гэр бүлээрээ нийлж яагаад ажил руу хөөж явуулах юм л одоо юу байсан. Арга байсан тэр гэр бүл. Тэгээ эхнэр нь болохоор бас л ер нь тусламж хэрэгтэй гэдгийг мэдчихсэн ирнэ. Ер нь бол нөхрийгөө ингээ одоо ажиллаад хийчихвэл зүгээр болно гэж бодоцсон энэ хүмүүс. Гэтэл нөгөө хүн бүр ажил нь хэд ихтэй ажилласаа болоод гимтчихэд байхад нь буцаагаад ажиллаа хийхгүй наа чи ингээд ер нь дэмирээд ингээд архитаар суугаа гэртээ өвтөд энэ бушууга хөөж явуул тэр ажил руу. Хэрвээ энэ залууг дахиад зөвлөгөө аваагүйгээр дахиад нэг жилийн хугацаанд хүнд дарамтлаад ээж аавтайгаа нийлээд эхнэр нь нийлээд бүгдээрээ нүнийг хөөж явуулаад ажлыг хийлгэсэн бол энэ хүн
Тэгээд хамгийн сүүлд надад ирэхдээ юу гэж хэлсэн гэж би яг өхмөр өнөө агшаал гэж хэлсэн. 40-тэй хүн шүү дээ. Тэгээд энэ бол тоглоом биш байхгүй юу? Яг үнэхээр би одоо яг амьдрах хүсэлгүй болчлаа гэх тийм. Хинч намайг хайрлахгүй байна. За одоо дараачийн шинж тэмдгүүдээр бас хэдэл аварна. За энэ бол хамгийн хүнд хэлбэр. За энэс өмнө хөнгөн хэлбэрээр ингээл яваал, жоох урам ухраал, дотор мохоо оргиод, ганцаараа уйлаал, тэ ганцаараа нэг ууж үзээл, тэгээд ингээд энэ чинь ингээд яваал байгаа байхгүй ингээд нэг янз. Тэгээд ер нь бол одоо энэ сэтгэл зүйн стресс нь хид хідэн зүйл дээр бидний ер нь жоохон одоо донтолтын зүйл рүү ингэж татдаг. За энэ нь яг хав тухайн үед миний цуснд одоо ялгарчаад байгаа нөгөө химийн бодис буюу тэр гормоныг одоо саарамжуулахын тулд би өөрөө одоо ингээд нөгөө хийж чадхаар хэмжээгээ авч байгаа. Тэр нь алкогол, кофеин, тэ никотин, тэ эсвэл ямар нэгэн спорт, тэ иймэрхүү зүйлүүдээр өөрийгөө одоо ингэж нэг сатааруулах оролдохдоо эрэндээ донтчих хэрэгслээс тэ хэтрүүлж хэрэглэх. За өнөөдрийг хүртэл хэдүүлээ энд одоо ямар замаар туулж ирснийг хүмүүс мэдэхгүй ч та тэр өөрсдөө мэдж байгаа. Хид хідэн аюултай шинж тэмдэг илэрсэн байгаа. Ер нь бол тэгээ тэрийг тэгсгээд давтсан байх. Гэхдээ цаашдаа тэгсгээд давах нь одоо эрсдэлтэй учраас хэдүүлээ иймэрхүү зүйлийг нэг одоо сонсоод өнгөрөхөд бол илүүдэхгүй байх гэж бодож байна. За дараачийн аюултай одоо шинж тэмдгүүд. Ер нь үүсгдэг шалтгаанууд гэж ойлгож болно хэдүүлээ. Энэ дээр хэдүүлээ хид хідэн зүйлийг ярьчих. Тэгээд дараа нь зарим туршлагаас нэмээд та нартай байлцсан. Мэдээж нэгдэх нь бол хит их ачаалттай ажиллах. За би сая энэ сэдвийг ингээд бэлдэж байхдаа өчтөр орой бодсон. Би ер нь яг энэ салбарт тасралтгүй яг хэдэн жил ажиллаж байгаа гэдээ ингээд бодсон. Афа актив бол 2014 онд байгуулагдсан. Гэхдээ би бол 2008 оноос хойш юу ажилласан. Яг энэ төрлийн ажлыг хийж эхэлсэн. Тэр нь ихэнхдээ жижиг хүрээнд тий эхэндээ дандаа одоо 8 оноос нэг 12 3 он хүртэл бол ихэнхдээ нэг 60% нь ихэнхдээ өөр дээрээ жоохон сурах тий дүгнэх өөр дээрээ хувийнхаа амьдрал дээр ажиллахын процессуд байсан. Эхний нэг 6 7 жил. За тэрнээс хойш 12 оноос хойш маш идэвхтэй нийгэм лөө ажиллаж гисэн гэж үзэх юм бол 10 нэлээд гаруй жил одоо тасралтгүй ажилласан. Зогсоогүй. Энэ хугацаанд ер нь дандаа л өндөр ачаалттай ажилласан. Дээрээс нь гэр бүлийн нөхцөл байдал бас дандаа өндөр хариуцлагатай байсан. Яагаад тэгэхээр олон хүүхэдтэй байсан тийм. Ер нь бол зарим хүмүүс бол ингэж ярьдаг тийм. Гэр бүл илүү чухал тийм. Хүүхдүүдэд чанартай цаг гаргах хэрэгтэй гэдэг. Тэгээ ер нь бол яг би өөрөө маш сайн хоёр ментортой байсан учраас энэ тэнцвэртэй байдлыг мэдээж 100% тэнцвэртэй байна гэж хэлж байгаагүй миний хувьд. Дандаа ямар нэгэн байдлаар алдаал сураад гэхдээ миний одоо та нарын өмнө зогсоож байгаа ганц шалтгаан бол буцаагаад алдаануудаа дандаа зөвөр засаж явсан болохоос биш алдаагүй гэсэн үг байсан биш. Жишээ нь одоо жоохон хэтрүүлж ажилласан их бол байна. Намайг бүр яг нэг удаа бол манай ментор бүр яг ажлаас бүтэн чөлөөлөөд одоо би бодож байгаа. Энэ яг нэг шатлалтын нэг бас нэг хэлбэр байж дээ гэж бодож байгаа. Тэр үед 2009 оны үед байсан юм. 10 оны үед ч юм уу. Намайг анх удаа бүр ажлаас чөлөөлөөд манай одоо ментор 3 сарын хугацаанд чөлөөсөн. Яа тэгэхээр ментор маань өөрөө маань захирал байсан учраас энийг шууд хийхэд амархан байсан л та. Тэ? Тэрнээс биш зүгээр нөгөө манай ажилтай холбоогүй хүн байсан бол би өөрөө шийдэх хэрэгтэй болно шүү дээ. 3 сар ажлаас татгалцсан үгүй гэдгийг тэ. Манай захирал байсан учраас шууд намайг одоо ажлаас чөлөөлөөд 3 сар гэр бүлээр нь өөр газар аваачаад гэрээс нь өөр газар аваачаад тэгжиж энэ нэг одоо тийм өөр газар руу 3 сарын хугацаанд нүгөө явж байхдаа замдаа хэрэлдээстэй л явж байгаа шүү дээ. Машин дотор. Тэгэхээр бол энэ харилцаа нэлээд өвгөө болсон байсан юм шиг тухайн үед бас. Тэг би бол ямар ч надад тийм туршлага байхгүй. Гэрээсээ яваад төр хугацаанд өөр газар очиод 3 сар амьдарч буцаж ирнэ гэдэг. Гэхдээ би одоо яг очоод тэр 3 сарын хугацаанд юу хийснээ одоо би маш сайн санал мэдээж. Тэр үед бол ерөөсөө манай нөгөө ментор орж ирээд надтай дандаа төлөвлөгөө барина. За юу төлөвлөж чинь энэ юу одоо ямар ажиллаа дараагийн ажлыг яах вэ гэдэг. Тэр нь герман хүн байсан. Хоёр дахь нь болохоор орж ирэхээр надад ямар үүрэг даалгавар өгдөг вэхээр за хүүхдүүдтэйгээ чанартай цаг гаргасан уу? Ном уншиж гин үү? Тэгэл надад баахан юм унших даалгаврууд өгдөг. Тэгэл өөр ажил байхгүй те цалинтай байсан. Тэр 3 сар.
Тэгэл ерөөсөө ингээл хоолоо хийж идэл. За юу хийж идэх үү гэдэг. Хамгийн том ажил нь за өнөөдөр юу хийж идэх үү гээл. Тэгэл энэлтэй нэг өрөөтэй. Тэгэл тийшээгээ ороод суучна. Тэгэл заримдаа уншаад байгаа ч юм ойлгохгүй. Өөр уншаал. Юу сурсан? Юу сураагүй юм шиг л байсан надад тохоо үед. Харин гэхдээ 3 сарын дараа ажил дээр эргээд ирэхэд бүр үгээр хэлхийн аргагүй тийм их ирч хүч. Дээрээс нь манай багийнхан бас ингээд самтсан, хүлээцсэн. Дээрээс нь би ингээд цэнэглэгдсэн. Маш ирч хүчтэй орж иж байсан санаж. Энэ бол нэг жижиг хэлбэрийн нэг юм одоо шатлтын нэг хэлбэр байжээ гэдгийг бол би бас тэр үед эргээ сандаг. А үүнээс хойш нөгөө хариуцлага томрох тусам чи өөрөө олон хүнтэй хамааралтай болох тусам ингэж олон сараар алга болох боломжгүй болж эхэлнэ. 3 сар мараарыг алга болчих болохгүй болно. А тэнгууд биднээс юу шаардж байгаа гэхээр ингэж бүр эцэстээ хүртэл тулаад одоо ясандаа тулт гэдэг шиг те ингэж ядраад алга болоод жилээр 6 сараар яваад эргээд ирэх хэмжээнд орохгүйгээр чи энэ одоо өөрийнхөө эрүүл мэнд сэтгэл зүг менеж хийж цаашаа сурах энэ бол ёстой болж байна. Одоо ингэж хүнд байдал орохгүй. Хэрвээ зөвлөх хүн байхгүй тий өөрийгөө дүгнэлт тодорхойлж чадахгүй байх юм бол хэдүүлээ ингээл нөгөө ёстой монголчуудын илгээр туг бариад тугал хариулаад тугал хариулна гэдэг чинь бол одоо яг шатсан хүний ажил шүү заа. Зөөр хөдөө очиод хөө чаа хөө бахан хон ямаа өхөр хариулаад энэ бол үнэхээр burn out болсон хүмүүс л ингэхээс өөр аргагүй болдог юм бол. Ёстой малсан дээр мал дээр очиод нэр ингээд нөгөө хит их өндөр ачаалттай ажил хийсний дараа хүмүүс буцаж сэргийж чадахгүй болоод буцаад ёстой газар шорооны ажил ч юм уу мал аж ахуй дээр гардаг. Тэр энэ тугал хариулна гэдэг чинь бас зүгээр ч нэг гараад ирсэн үг юм шиг байна. Үнэхээр тугал хариулсан юм шиг байна. Тэ. Заримдаа та нар ингээд ядархаараа зүгээр чи сая нэг хөдөө явж мөсөн пост хийсэн ч тэ. Ямар байсан? Тугал хариулсан ч ямар байсан? Тий, заримдаа гоё ш, тэ. Одоо бид нар заримдаа ядархаараа зүгээр л юу ч бодохгүй сайхан биеийн хүчний ажил хийх юмсан ингээ бодогддог үстэй, тэ. Тийм учраас олон эмэгтэйчүүд стресстэйгээ гэрээ их цэвэрлэгээ гэдэг чинь мэддэг үстэй, тэ. Тэр их цэвэрлэгээ ихтэй гэхдээ хажууд байгаа хүмүүстэй жоохон хаалгаатай, тэ. Амар чирээд тэгэл. Яа, тэгэл чирэгдэл нүгт. Яг бол чи стрессцэн байгаа болохоор бүр нөл ийм одоо энерги байж байгаа хгүй тэр чинь амар. Дэм болж гэсэн үг тийм. За нэгдүгürt хит их ачаалал, хоёрдугаарт амралтгүй стресс ихтэй орчинд байх. Гэхдээ стресс нь дандаа муу орчин гэсэн үг биш шүү манайхаа. Стресс нь хариуцлагаас л угаасаа бий болдог. Одоо хариуцлагатай ажил хийгээд дарамт их байвал угаасаа стресстэй шүү дээ. Ямар ч сайн ажлаас стресстэй шүү дээ. Одоо их барих ажил бол одоо сайхан ажил гэвч стресстэй шүү дээ. Тийм үстэй. Зүгээр жишээ тийм хамгийн гоё утга агуулгалыг ажил байлаа ч гэсэн тэр нь яг ачаал нэгтүүл стресстэй шүү дээ. Тэгэхээр муу ажлаас бол стресстэй гэсэн үг шүү. Тийм. За стресс за гуравт нь энэ надад их сонирхолтой санагдсан. За одоо анхаарлаа сонсоо. Ажлын орчинд дэмжлэг байхгүй, үнэлэмжгүй ийм орчинд ажиллах. Энэ миний хувьд сэтгэл зүйд хамгийн их нөлөөлсөн. Би яг өөр дээрээ ингэж дүгүүлж ирэхэд. Тэгээ хүн ингэж яг магтаал хайгаад эхэлдэг. Та санаж одоо тэр мэдрэмжийг таних хүн ингэж нэг юм хүн өмгөөлүүд ингэ уйлчих гад ингэ нэг юм тийм мэдрэмж. Ивээ ингэ тэг шууд хоолоо зангираад нэг тийм мэдрэмж. За энэ бол яг энэ дэмжлэг авахгүйгээр удаан явсан гэсэн үг. Тэгээд бид нар бүр ингээд одоо аргаа бараад гэхүү одоо юу гэхүү хинч чамааг ингээ урамшуулахгүй байгааг бид нар мэдсэн бас таних. Тэгээд энэ коучингийн хөтөлбөр дээр оройны дүгнэлтийн хамгийн ихнийх нь өөрийнхөө амжилтыг тэмдэглэл гэдэг хэсэг оруулж гисэн. Бүр хайртай хүн хүртэл хайртай хүнээ урамшуулдаггүй. Яагаад тэгэхээр зарим монгол хүмүүсийн сэтгэл зүйн одоо философи нь юм байдаг. Битгий хоосон магт, битгий онгороо. Тэг хайрын дотроо. Тэгээд дандаа тэрийг ингээд бос чи чадна. Яв. Дандаа ингээд нэг загнаж байгаа юм шиг. Тэгээ хүчээр ингэж. Тэгээд тэрийг дандаа ингэдэг. Юу сүртэй зүгээр л биш. Битгий юм шилчгэр баймаа гэл ингээл. Улам хичээ мичээ гэл. Эрт бос ном унш гэл бүр ингээл. Тэгээ тэр нь ингээл уулна гэл надад л хэлээд байгаа юм л да. Гэхдээ энэ нь ямар ч тийм уран байхгүй.
Тэгээ дандаа шаардна. Ингээ дандаа шаардна. Тэнгүүт би ингээл өгсөөр байгаа те сүулдээ өөр ингээд өгөх юмгүй болоод ингээд бүр ингээ борц шиг болтлоо өөрийгөө шахна нөгөөтг нь. Тэгээ юм гарахаа байлна. Тэнгүүт нөгөөтг нь ингээд одоо нэг нэгэнд ууралж эхэлнэ. Тэгээ би тэрх алфтай юм уу? Би одоо сайн хүн байх алфтай юм уу? Тэгээд бүр яг ядарсан байхад нь чи тэр цэцгээ кар чи болдоо кар. За тэгээд дуусаа. Тэгээд ер нь бол дуусаа. За энэ бол миний одоо яг миний яг мэдрэмжээр би бас энэ дээр амар хүчтэй одоо соруулсан гэх юм уу. Тэгтэл бидний иргэн тойрны хүмүүс ийм сэтгэл зүйн суур мэдлэг байхгүй учраас хайртай хүмүүсээ шахах дарамтлах ёстой л гэж бодсон. Нөхөр нь баг ингээд замлчин шиг ингээд эсвэл нэг юм тэгээ араас нь дарамтлж өгдөг тийм ташууртай хүн эсвэл эхнэр нь нэг тийм ташуур ярьсан муухай ааштай инээч юм бол даварчин нөхөр нь ярьсан болох. Бүр инээгчгүй бүр ингээд араас нь ингээд тэгээ бүр өөртөө өөр тэгж яа. Надад бол би ингээд коучдгүй бол явдггүй маа ингээд араасаа амбаардуулахгүй бол дасгал хийдгүн шиг сүлдээ би өөрөө тийм шахуулдаг юмны addiction болцсон те. Коуч нь үртэл бос наад бөксөө босоо хөдлөг өгдөг гэдэг ингээд дандаа нэг юм те. Нэг мотивац гэсэн чи дандаа нэг тийм юм те. Бага хараад уусгаал те нэг гадны нэг юм бичлэгүүд шиг те. Яа одоо наад мөгзгөө босоод наад төмрөө аваад өргөөд мөгдөг. Йоо ямар хэцүү. Тэгэхээр ийм юм чинь биднийг ингээд сүултээ ингээд ядрааж байгаа хгүй таас. Тэгэхээр энэ сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг имийг яана одоо намайг хүрээлсэн энэ 50 хүн хамгийн чухал харилцаатай 50 хүн ийм мэдлэг туршлага байхгүй тэгэл хэдүүлээ дуусч байгаа хгүй дээ энэ. Гэхдээ тэр нь бүгд чамд хайртай. Гэхдээ бүгд дарамтлагдаг. Намайг дандаа чамаа шаарддаг. Тэнгүү тийм хүмүүс ингээд явж байгаад амиа оролцсон төгөөд байдаг байхгүй. Яагаад энэ хамгийн сайн хүн явж байгаад ийм сонио үйл хийчихвэ гэдэг хүмүүс ойлгодгүй. Яа гэвэл нөгөөх нь сайндаа биш хөөрхий шахуулж явсаар байгаа сүултээ ингээд дууссан байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр одоо эхлээд бид нар өөрсдийгөө л хамгаалахгүй өөр арга байхгүй. Ямар одоо нөгөө 50 хүнд сургалт авч өгөхгүй нөгөө 50 хүн сурхаач ойлгохгүй сурахыг ч хүсэхгүй байх чинь би тэгээд яах юм одоо өөрийгөө л хамгаалахгүй болохгүй шүү дээ. Тийм ч хэдүүлээ өөрийнхөө эрүүл мэнд өөрийнхөө сэтгэл зүй бүх юмд ингээ анхааралтай одоо өөрийгөө одоо хамгаалж сурах хэрэгтэй болж байна. Тэгэнгүүт та нарт зориулсан тэр амьдралын луужингийн хөтөлбөр чинь бий болсон байхгүй. Зүгээр ч нэг асуултууд биш байх нь шүү дээ, тий. Тэгээд би ямар сайндаа ингэж би өнөөдөр энийг сайн хийж чадлаа гэж бичээ сууж байхдаа заримдаа өөрийгөө өрөвддөг байхгүй. Яана хөөрхөн амт чаавас. Өөрийгөө л магтаа сууж ин даа гэл тий. Ягаад тэгэхээр нөгөө хүмүүс магтах чадвар байхгүй. Бүр ингэж зөв үг эвлүүлээд хэлэх чадваргүй байдаг бидний ойрхон байдаг хүмүүс. Тэгээд ингээд та нар нэг нүдийн аргаа ингээд хайрлаад байгаа нь мэддэгдээд идэв. Тэгээ ам нь шал өөр юм яриад идэв ингээд. Битгий сони юм яа бос мас. Нүдэнд нь ингээд нэг хайр бол мэдрэгддэг. Ингээд харангууд нэг хайртай юм шиг байгаа. Гэхдээ тэрийг дандаа буруу илэрхийлдэг. Зарим нь загнан, зарим нь сонин үг хэлнэ нэг маш сонин. Тэгээ тэрийг хэдүүлээ тэрэнд нь ингээд тэр болгоны зөрхлүүг аваад байх юм бол тэгээд хэдүүлээ дорхноо шатаж дуусна. Тэгээд ер нь бол нэг нэгэндээ гомдоол дуустдаг. За гомдохороо хүн бол бүх хамгаалтын системийг унтраадаг тийм. Чи намайг хайрлах байгуулуу тэгээд би ингээд алга болоод өгөөд үгүй алга болоод байхгүй болоод үгүй. Тийм шүү дээ. Ер нь бол их бааtruуд яаж өгсөн байдаг вөхөр хамгийн итгэмжтэй хүндээ гомдоод тэнгуүтээ шууд өөрөө гүйжчихэл өгсөн байдаг шүү дээ. Тэ. Тэгэхээр хэдүүлээ гомдож болохгүй. Гомдол нь юуны шинж тэмдэг байх нь? Тэр ядралын шинж тэмдэг. Ядарч гинэ, гомдож гинэ гэдэг нь өөртөө сэтгэлээ харгалзах, дадал зуршил, дадлах мэдлэг байгаагүйсээ болоод хэдүүлээ тэр одоо тэ хүмүүсээс ирж байгаа сумыг хэдүүлээ зүрхэндээ автсан гэсэн тэ шархтсан гэсэн. Тэгээ энэс өөрийгөө хамгаалж байна. Тэр одоо эцэст нь хэдүүлээ хин юуныг буруутгах гэдэг шүү дээ тэ. Чамаас л боллоо. Чамаас өөр хүнтэй амьдэрсэн бол чамаас өөр хүнтэй суусан бол тэгээ тэгж ярих нь шүү дээ. Гэтэл хөөрхий тэр нь чамааг амжилтанд хүрэх гэж байгаад чамааг алгаа хийж байгаа. Хит ингээд те пуш хийснээс болоод. Гэхдээ эн чинь бас одоо пуш хийдгүү нь бас дарамт шүү дээ мэдчихэж байна. Сайн юм хийсэн ч магтдаггүй, муу юм хийсэн ч загнадаггүй байвал бас л яг адилхан нөгөө талын дарамт шүү дээ. Тэнгүүд бас урам хугарч эхлэв.
Энэ хоёрын дунд хэдүүлээ байх хэрэгтэй. За дараагийн шинж тэмдэг. Хянах боломжгүй нөхцөл байдал дотор удаан байх. Хянах гэдэг нь одоо амжилтыг хэмжих, тэ муу зүйлийг гаргаж ирэх, илрүүлэх ийм юмгүй орчинд удаан байх. За тэгээд ажил болон хувийн амьдралын тэнцвэр алддаг. Тэ энэ дээр бол энэ бас нэг шалтгаан мөн. Хувийн амьдралын ажлын тэнцвэр гэдэг чинь хэд юу байгаа вэ? Хэдүүлээ одоо барыг цээжилж байгаа юм шүү дээ, тэ. Сэтгэл зүйн хэрэгцээ. За энэ өнөөдрийн шатлалтын нэг одоо хамгийн чухал анхаарах хэрэгтэй нь би өөрийгөө сэтгэл зүйн хэрэгцээн дээр өөрөө анхаарал тавья. Хин нэгэн хүн намайг тэнгуут бидний их хүлээлт юу гэхээр чи надтай ийм удаан хамт байчаад намайг зүгээр л хараад ойлгох ёстой л гэж ингэж боддог. Надаар хэлүүлэхгүйгээр чи нэг ойлгох ёстой гэдэг. За энэ бол тийм амархан юм биш байхгүй. Би одоо яаж чамайг ингэж хэлэхгүйгээр ингэж калц дутчих. Д витамин дутагдал орчих. Юу би чамайг унших ёстой байл тэгээд. Би 20 жил амьдсан юм чи ингэж бүр нэвч явт харж явах ёстой байл ингэж. Бөөр нь илэг нь яаж юм мааж. Заах нэг дуугүй байх те татга ятга хийхийг бол ойлгож болсон те. За ууртай юм байна, дургүй юм байна. Тэгэхээр одоо хичнээн тэр хүн чамд хайртай байсан ч чамааг чам шиг мэдэхгүй шүү дээ. Тэр яг энэ ядралын илэрлэл нь яг тэгж гарч ирдэг байхгүй ихтэй харилцаан дээр. Чи намайг ойлгосонгүй. Тэр одоо хэдүүлээ ойлгогдож сурах нэ гэж л одоо хэлэх гээд байна л да. Би одоо ингээд тэр хүн бүр ингээд сүүлдээ нөгөө хамт байгаа хүн бүр дургу болт, дүндээ дургу болт сүүлдээ. Бүр харахаас дургу өрөөд. Тэгээ энийг тайлбарлахгүй болохоор тэгээд энэ харилцаа тэгэл дуусч байгаа юм л та. А тайлбарлана гэдэг нь одоо яагаад би яахаар ингээд одоо өвдөд сэтгэл өвдөд байгаа. Яахаар одоо ингээд урам хугараад байгаа. Яагаад чиний ямар үйлдэл ингээд намайг зовоогоод байгаа вэ гэдэг ингээд илэрхийлж сурахын тулд энэ бол цэвэр харилцааны ур чадвар асуудаг. Хүмүүс юм нухацтай хэцүү сэдв ярихаар ингээд нүүр ам татгнаад ингээд ингэж мингээл чичиж үчрээд ингээд амар сонирн болдог. За ингээ харахаар баг энэ яриаг сонсомооргүй санагдав. За боли ямар амар юм. За боли. Яг л энэ хүн ингээд тийм хэмжээний хүн сэдвийг гаргаж ирэх гээд байгаа. Тэгээ тэрийг гаргаж чадахгүй байхгүй. Тэгэхээр энэ хүнд одоо сэтгэл зүйн дарамт дээрээс нь харилцааны чадвар амар хэцүү юм хоёр асуудалтай тулчиж байгаа. Харилцааны чадвар гэдэг нь одоо тэгэл өөрийгөө зөв илэрхийлэх чадвар. Тэгвэл энэ харилцааны чадрыг яаж сайжруулдаг вэ? Зөвлөгөө авахаас аргагүй байхгүй. Ер нь бол заавал нэг мэрэгжлийн ч юм уу туршлагатай хүнийг суулгаад хэцүү байгаа зүйлээ ярьсны дараа нэг удаа ядаж амаараа гаргасны дараа зэгцлээд буцаагаад тэр зүйлийг дахиад хоёр дахь удаага ярих хэрэгтэй болдог. Хамаагүй дээр болдог. За ингээд хоёр дахь яриад алдаа оноотой ярьсны дараа эргэж ирээд дахиад нөгөө хүнтэйгээ зөвлөх хэрэгтэй. Ингээ хэлсэн чинь нөгөө чи ингэж чинь ингэсэн чинь ингэж эрг үрдэн. Өө тийм үү. Тэгвэл хоёулаа энэ дээр нь ингэж ярих хэрэгтэй шүү. Иймэрхүү маягаар бүр ингэж одоо ажилчиж энийг ингэж засдаг. А ийм хүн байхгүй бол яад вөхөр арх угаал нэг найстайгаа яадаг ч юм уу мэдхгүй нэг ойрлж ашигладаг ч юм уу ингээл тэгэл энэ буруу л болчдөг байсан. Яг зөв цагтаа зөв илэрдэг. Эсвэл ингээ бөөгнүүлж жагаад гів гинт амар уурлаад ингээ баах үгээр дараа ичдэг. Тэр нь ямар ч үр дүн байхгүй. Эсвэл гомдож жагаад тэгэл яваад өгдөг. Хамаг юм аваад яваад өгдөг. Тэр нь тэр хүний одоо тэ өөрийгөө илэрхийлж байгаа нэг одоо хэлбэр юм одоо. За амьдрал дээр ингээд тохиолдлоор давж гарсан кейсүүд нь бол найзтай яриад найз нь тайлбарлах юм иймэрхүү тохиолдлууд бас байдаг. Зуучаар гэх юм уу. Аюу хэцүү. Тэгэхээр ер нь бол хэдүүлээ өөрийгөө л хамгаалж сурах хэрэгтэй. Хувь хүний хөгжил яагаад чухал байгаа вэ гэхээр энийг л ийм л учраас чухал байгаа. Өчнөө сайн хүмүүс өөрийгөө ойлгуулж чадаагүй учраас тэгэл ажлаас халагдчихсэн. Маш сайн хүмүүс амсгүй хийсэн алдаанаасаа болоод маш том дайсан бас болж ирсэн. Яг л өөрийгөө өмгөөлж чадахгүй. Өөрийгөө хамгаалж чадахгүй. Ажил амьдралын тэнцвэр алдагдана гэдэг нь бас хоёрдугаар эрүүл мэндийн асуудлууд байна. Яг үнэхээр өвдөх, тийм. Одоо хоолны буруу зуршлаас одоо жишээлбэл би бол 38 хүрэл дууссан. Ер нь бол яг тэр чигээрээ ингээл
одоо өөрийгөө хамгаалах чадамж, боломж болцоо байхгүй байсан бол ер нь бол би 40 хүрээд яг 40-ийн өмнө бол би яг бас нэгэн шатлалтай яг хэлбэрт орсон шүү. Хотоодны одоо шулуун гэсэн шарх одоо бараг 10-аад жил яваад тэгээд нэг 38 9-дэр бүр ингээд маш хүнд болсон. Тэгээд дээрэс нь нурууны суул тэгэл хаяа ингээд жоохон нуруу өшөөл, жоохон удаан суухаар ингээд нуруу өвдөөл иймэрхүү л байсан. Бараг л 27 8-тай байхад л өвдөж л байсан. Ер нь тэг залуу байсан ч гэсэн хаяа удаан суухаар. За яг 38 дээр бүр яг ингээд гаццсан бүр ингээд яг гээл бүртээ болоод ингээд тэнийж чадахгүй. Гэх мэтчлэн ингээд одоо шиг тэгээд зүүн өвдөг гимтсэн. Зүгээр л гимтэл явцсан. Яа тэгэхээр угаасаа тэнцвэргүй амьдсан байна. Маш тэнцвэргүй амьдсан. Нэг асуудал хитрхи их хүнд болохоор бусад асуудалтай санаа тавьж чадахгүй хэмжээний их зориулт шаарддаг. Одоо хит их санхүүгийн дарамтанд байх. Эсвэл гэр бүлийн харилцаа хитрхи их хүнд болох үед эрүүл мэндэ хүртэл орхиод энэ асуудлыг шийдэх гээд явхдаа нэг асуудлаа шийдэхин тулд нөгөө асуудлаа бас хүнд байдал оруулчихдаг. Энэ нь яг л нөгөө сайн зөвлөхгүйгээр үлдэж байгаа алдаа байна. А зөвлөх гэхээр чинь хүндлэнгийн нэг хүн чиний амьдралыг ингээд зайнаас харна гэсэн үг шүү дээ, тэ ингээд тэ. За ингээд ажиглаад хөөе эн чи яагаад өнөөдөр яаж ийм хувц өмсч юу? Яагаад нүрэ будаагүй явж чи? А яасан бол гэд ингээд хянаа явж тэ. Нөгөөт нь нүр айж буцтаагаа өдөхгүй гэсэн. За нэг хоногоос юм байж болох юм гэж 2 хоног дахиад 3 хоног дахиад за энэ дүү маань зовлохоо байжээ. За дуудаж уулзъя гэдэг чинь. Ингээд хин нэгэн хүнд дуудаж уулзах эрх хөхстэй байдаг ер нь бол. Надад одоо хэлээрээ тий. Одоо надад шууд халдаж та ингээд зөвлөөрөө гэдэг. Эрхийг өгөхгүй бол хин ч хүний амьдрал руу орж зөвлөхгүй шүү дээ. Одоо цагт тэгээд бид нар өөрсдөө итгэхгүй байгаа. Бас хинээс зөвлөгөө авахаас гэдэгтээ итгэхгүй бас байгаа. Энд ч бас асуудал мөн. А тэгээ итгэж байгаа хүн дээр очихоор нөгөө хүн айгүй туршлагатай ингээд тийм хүн байна. Тэр хүн зүгээр ингээд цагаа чамд өгөхгүй тий. Тэгэл ингээд цаг төлөвлөх, төлбөр төлөх, ойлгох, хамтрах гэх иймэрхүү юм болно. Гэхдээ би танд хэлье. Энэ байтугай мөнгийг хэдүүлээ одоо хэрэгтэй хэрэггүй зүйл зөндөө үрж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хамгийн чухал зүйлдээ хөрөнгө оруулах хэрэгтэй. За өнөөдөр би танаас асууя. Өөрийнхөө сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийг одоо захирах, өөрийнхөө карьер, гэр бүлийн өмнө тулгарч байгаа, санхүү тулгарч байгаа асуудлын төлөө өөртөө сэтгэл зүйн болон одоо хувь хүн тал дээрээ сар болгон төсөв гаргаад төлбөр төлөөд үйлчлэх авч байгаа юмс гараа өргөдөө. За гараа өргөд яах юм зөөр ботчих шиг. Нэг хүмүүсийн хувьд эвгүй байдалтай оролтой. Бодоод үзтээ та. Энд хідэн төгрөг зориулдаг вэ? Машинда, байрны зээлтэй тий. Бусад зүйлд хэр их мөнгө зориулж байгаа вэ? Бас зориулахад бэлэн байдаг вэ? За жишээ нь одоо удахгүй iPhone 17 танилцуулагдах чинь. Бараг танилцуулсан. Тий. За M4-5 чиптэй компьютер дахиад гарах гэж байна тий. За одоо Ultra 3, iWatch Ultra 3, Galaxy хэд ч байдаг юм тий. Ингэж дэлгдэг бөөрөнхийн гуруулж ингээл одоо ингээл дараа чинь гарна та энэ дахиад 4-5 сая төгрөг төлөхөд бүр би баталгаатай бэлэн байгаа. Ямар ч асуудал. Харин 4-5 сая төгрөгийг өөртөө энэ бүх төвхтэй харилцааны асуудлыг шийдэхин тулд зөвлөгөө авах гэвэл нэлээд бодож иж аавна да. Амар их мөнгө зарах гэж байгаа юм шиг санагдана да. Харин зүгээр нэг утас аваа карманда ячид бол нэг сонир санагдахгүй. Таны зүгээр доотлол 3-4 сая төгрөгийн усыг хараач шүү дээ ингээл тийм. Яг компьютер чинь 5-6 сая. За ингээд зарим хүний үнэтэй цаг маяг ярих юм бол бүр 20-30 саяар тоологдол ингээд явчихна. Тэгэхээр хэдүүлээ энэ нөгөө burn out-нд орохгүй тул хэдүүлээ энэ шинж тэмдгүүдийг илэрж эхлэх юм бол шууд өөртөө тусламж дэмжлэг авах хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь өөрийнхөө төлөө хөрөнгө оруулах хэрэгтэй. За жишээ нь энэ үед ингэж бодогддог. Яана одоо хүүхдүүд минь ингэж яхад би ийм мөнгө хөрөх хэрэг байна уу гэх. Эсвэл би одоо ийм ингэж бодоод үзэхээр хэдүүлээ үнэт зүйлийнхээ хувьд зөв дарааллыг тогтоосно гэдэг ийм асуудал гарч ирнэ. Үнэт зүйлийг чинь нэгдүгээр таны сэтгэл зүй байх хэрэгтэй ер нь бол. Эрүүл оюун ухаантай байж хэдүүлээ энэ бие дээр одоо шийдэл миний оюун санаа хэвэн байж ядаж бие дээр болж байгаа өвчнөө цаг алдахгүйгээр эмчлүүлэх шийдвэрийг энд л гаргадаг. Тэгэхгүй бол миний сэтгэл зүй докторгүй эрүүл биш байхдаа би өөрийгөө
маш сайхан үйлсийн төлөө хүчирхийлж чаддаг бас. Тэгээ бие одоо гэм эрсдэлд оруулж чаддаг. Тийм учраас миний бодол санаа дотор буцалж байгаа энэ хүсэл мөрөөдөл бодол нь өөрөө тэнцвэртэй байна уугүй гэдгийг шалгах хэрэгтэй. Энэ нь жишээлбэл одоо нөхөр нь ингээд нэг юмны төлөө шатаад идэг, эхнэр нь тэнд зовоод иж болно шүү дээ. Тийм үстэй. Нөхөр нь эх орон гэдээ түгээд идэг. Эхнэр нь энэ дуусчихвэл энийг ментор нэрээд юу хөө? Уушлаараа. Одоо эх орны араас явах цаг биш байна. Одоо гэртээ суугаад гэрийнхээ асуудлыг шийдээрэй гэж хэлэх байхгүй. Тэгтэл та ийм хүнд хэлэх хэрэг өгөхгүй байвал тэгээ хэн ч танд хэлэхгүй шүү дээ. За одоо эрүүл мэндийн эрсдэлд орсон байх шүү. Одоо ажлын ачааллыг бууруулаарай. Тэгээд одоо өөртөө цаг гаргаарай. Би ялгаагүй одоо сүүлийн нэг 5 жил маш өндөр ачаалттай явж байна. Би бас өөр дээрээ одоо анхаарч эхэлж байна. Яг бол би бас адилхан хүн учраас хэдүүл яг л адилхан ядарсан. Би энд ингээд зааж байгаа учраас ядартгүй гэсэн үг шүү дээ. Хэдүүлээ хамт энэ сэдвийг дундаа тавиал ярьж байгаа. Би арай олон хүний зовлон дунд ингэж хамт алхаж байгаа болохоор надад олон кейс байна. Тэгээд би тэр хамгийн сүүлийн тохиолдол дээр би тэр хүн дээр ямар арга хэмжээ аваа маш бодиттой үр дүнгууд гарч байгаа. Эндээ суулцсан. Жилийн хугацаанд ажиллаж шүлээс би энэ залууг. Тэгээд гэрийнх нь бүр итгэхгүй байсан. Энэ хиндээ уулзаад хин энийг манай хүүг одоо амар гэдэг байгаа. Би өөрөө ажил гэж бодож нэгээд ингээд аав нь ингээд настай хүн. Яг тэр гэр бүлийн үед нөгөө аавгаа хүндэлдэг тийм гэр бүлээс л та. Аав ээж нь тэг гэх юм бол тэгэл 40-тэй өнө 50-тэй өнө бүгд ингээд дагдаг байхгүй. Тэгээ бүр гэр бүлийнхэнд нь зориулж алтан тодорхойлж бичиж өгч явуулсан. Бүр одоо гар үсэг зураад тамга дараад барыг зургаа хэвлж өгөөгүй тэгэл. Ийм хүн байдаг юм аа. Намааг ингээд судлаад мэдээд хаа. Тэгээ миний дүгнэлтийг уншаад хаа. Бүр уншихгүй бол уншаад өгөө гэж хэлж чаад уншуулад. Тэгээ энэ хүнийг одоо ажилд нь битгий ингэж хөөж явуулаарай. Энэ хүн жилийн амралт өгч байна. Цалинтай амралт өгч байна. Чи өөрөө үүсгэн байгуулагч. Захирал хүн учраас зүгээр цалинтай амраа. Эхний 4 сар бол наад хүнээ зүгээр амраа. Зүгээр л ерөөсөө совилд явуулаад, унтуулаад ерөөсөө гэрийн ажиллаарч битгий дарамтлаарай гэж хэлсэн. Тэгээд яг энэ амралт бол тэгээд нэг 40% бол үр дүнтэй байсан байх нь. 60% нь бол зарим нэг муу зуршил орж гараад хаа явууж муухан болсон. Гэхдээ тэгсэн ч ихсэн одоо зүгээр тэрэн дээр нь дарамтлахгүйгээр яах вэ? Галзуу солиот юм шиг олон хоног уулахгүй л те. Гэхдээ мэдээж одоо ингээд нэг 40 гарсан хүн чинь ингээд нэг хаа нэг 2 пм уух юм байна шүү дээ. Тэгээд иймэрхүү юмнуудыг байлгасан гэвч 100% бүх юмыг арх мархиуд хорж чадаагүй. Гэхдээ ер нь бол уухгүй байл зүгээрсэн. За ямар ч байсан ингээд 4 сар тэрийг бол хийхэд амархан байсан. Зүгээр л ингээд юу ч хийхгүй ингээд орхицсан ингээд. За үүний дараагийн 4 сард миний үүрэг даалгавар өгсөн үүрэг даалгавар юу байсан бэ гэхээр илүү гэр бүлтэйг одоо амрах, одоо аялах. За энийг бас нэг 60% та хийсэн. Гадагшаа явсан, амарсан, аялсан, иймэрхүү юм. Хамаатан садны хараа очих явах. А сүүлийн амралтын хэсэг бол би дандаа сурж амраарай гэдэг юм заавар гэсэн. Энэ одоо миний яг одоо миний дүгнэлтээр бол тэр сурах амралт бол нэг 30% л үр дүнтэй байсан баг. 70% нь ер нь бас нэг айхтар сурж мураагүй. Гэхдээ одоо англи хэлний сургалтанд гээл Вьетнам руу ч үлээ хаашаа ч үлээ нэг явж харагдсан. Тэг ямар ч гэсэн би ерөнхийд нь хянаалаа. За ямар ч гэсэн даалгаврыг бол ингээд хийх гэж хичээгээд 100 хийгээгүй ч гэсэн жил ажиллаагүй. Хамгийн сайн нь жил ерөөсөө ажил хийв. Тэгээд энэ амралтаа жилийн хугацаанд бид хоёр бас коуч баг хийгээгүй. Зүгээр л дундуур нь би нэг уулзаал дүгэлт хэлээл. За одоо нөгөө амралтын хэлбэрийн солиороо гэж хэлээл. Хамгийн гол нь эхнэр нь бас надад итгэжсэн. Тийм учраас энэ одоо даалгаврыг хүлээж авсан. Эхнэр нь ойлгосон. Тэгжиж энэ залуу аврагдчих واخгүй. Эхнэр ойлгохгүй, аав ойлгохгүй тэгээд дуусах واخгүй. За ингээд хамтарч ажилласан гэр бүлээр нь. За ингээд нөгөө залуу жилийн дараа буюу сая энэ одоо 24 оны 1-р сард ажилдаа ороод сая 24 онд маш сайн жил ажиллаад ажил нь маш сайн явсан. Нэг айхтар юм сураад нэг айхтар одоо ингээд хөгжсөн юм байхгүй. Гэхдээ жилийн дараа маш ирч хүчтэй болж ирсэн. За 25 оны өнөөдрийн байдлаар бол ерөнхийдөө дэжгүй. Ямар ч байсан нэг өхөж мөхийгээд өхмөр байна гэдээ оржсэн. Би миний ихний хэлсэн үйлбэр юу гэснийг мэдхөө. Би ч гэсэн чамааг алмаар байна гээл тэр яаж та тэгж хэлсэн. Гэхдээ би мэдээж хүнийг алахгүй л тэгээ нөгөө сэтгэл зүгийг ярьж байгаа. Тэ наад сул хүнтэй ч юм бол би ч гэсэн наа хүний чинь ч гэсэн халаа ичмээр биш үсч. Яг нөгөө тиймэрхүү хүмүүс ч нөгөө өхөөрөө айлхна гэдэг шиг нөгөө өхмөр байна гэтэл хүмүүс ингэ тайгаад тэгж болохгүй шүү миний хүү ёстой л тэгж болохгүй гэдэг нэг иймэрхүү юм сонссоо нөө чинь бүр ингэ намайг орж ирсэн шууд өхмөр байна гэдэг шууд
Намайг бас сориод байгаа юм уу? Ягаад байгаа. Над руу хааснаа тэнгуут би урдаас тэрнээс айхгүй штэ. Би ч гэсэн алчмаар л санагч чамаа гэсэн чи нөгөөдөг чи гайгүй тогтож үлдсэн. Бас намайг бас айлгаа явуулчих санаатай нөгөө ч орж ирсэн. Би үхмээр байна. Тэ би видчихсэн та тэгэл. За. Тэн залуу маань дажгүй давцсан шүү. Тэгэхээр энэ одоо миний одоо яг сүүлийн 1 жилд ажилласан. Тэгэхээр энэ чи хит хитэн зүйл байна. Нэгдүгürt таныг гэр бүлд чи ойлгуулах хэрэгтэй болно. Чи бас гэр бүлдээ зөв ойлгох тэгжиж хамгаалагдана. Тэгэхгүй бол хичнээн мэржлийн үс зөвлөгөө аваад гэрийнх нь битгий сони юм яриа даа гэдэг. Ингээд юм бол ажиллахгүй гэсэн үг шүү дээ. За ийм ноцтой юмнууд болж шүү иргэн тойронд. За тэгэхээр хэдүүлээ ийм ерөнхий мэдлэгтэй болсноороо хүүхдүүдээ бас хамгаалах боломжтой болно. Хоёрдугаар таны ижлээ бас хамгаалах хэрэгтэй болно. Өөрийгөө хамгаалахаас гадна тийм. Дараа нь хамт ажиллаж байгаа хүмүүс чинь иймэрхүү шинж тэмдэг илрүүл чи бас туслах боломжтой болно. Тийм шүү, ийм байдгийн шүү гэдгийг хэлэхгүй бол ийм туршлагагүй хүмүүс юу шалчгаар юм хоёроо сэтгэл мэтгэл ядрал мадрал тийм гэж юу байдгийг тий бос ажил тий өгцгөө хөдлөг гэдгийг хэл ингээл нөөдөлж явчих шүү. Тийм учраас жоохон болгоомжтой энэ дээр хандж өгөөрэй. За энэ дээр одоо нөгөө ажлын карьерийн насжилттай холбоотой төлөвлөлтийг би танаас үнэхээр одоо нөгөө 5 жилийн төлөвлөгөө яагаад гардаг вэ гэдэг нь ганцхан бизнесийн нөхцөл байдал биш байдаг юм байна. Хүн ч гэсэн өөрийгөө хүчлээд ямар нэгэн алсын хараа хүсэл мөрөөдөл төсөл дээр пүүш хийгээд өндөр одоо сонгуулийн хугацаа ч гэсэн 4 жил байдаг те бакалаврын хугацаа 4 жил байдаг те эн чинь бас яг өндөө бас нөгөө одоо зүгээр гараад ирсэн тоос биш. Ер нь бол ямар ч хүний бие организм дээрэс нь одоо 25 та залуу 29 үсгээ хүрэхээрээ 25 та юм шиг биш л байдаг байхгүй. Тэгээ одоо нэгдүгürt нас байна, хоёрдугаар тэр үний ачаалтаа чаддаг, гуравдугаар тэр ажлын орчин хит удаан өндөр ачаалтаа явуул тэр бол хүнд байдалд ордог. Тийм учраас нэг 4-5 жилийн дараа хэдүүлээ олон юм дээр амьдралынхаа 5 хэсэг дээр тавуулан дээр нь яхав дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Энэ үед бол хурдаа асаад энэ юу гэж хэлдэг вэхээр хянах самбар руугаа хараач. За бидний хэллэгээр бол луучин руугаа хараач гэж ингэж одоо санал тавьдаг. Тэгэхээр одоо хэдүүлээ өөрийгөө хэмжиж үзье. За би энэ ажил дээр энэ та хоёр энэ бизнесийг хийгээд хэдэн жил болж байгаа вэ? Энийг би дахиад сануулъя. За хэрвээ нэг 2-3 жил болж байгаа бол яах вэ? За одооноос ямар нэгэн шинж тэмдгүүд илэрч эхэлж байгаа шүү. Энийг тэмдэглээд авч байгаарай. Жил гарна дахиж иймэрхүү одоо ачаалтаа явж чадна. Үүнээс цааш бол яах вэ? Аюултай болно шүү. Тийм учраас одооноос хэдүүлээ унахгүйгээр цааш явмаар байгаа байхгүй. За тэгээд би сүүлийн 10 хэдэн жил яагаад ингэж хэдэн сар мараар ажиллаа зогсоогүй явсан бэ гэвэл хажууд менторууд ойрхон байсан. Нөгөө намайг цэнэглэж исэн хамгийн чухал зүйл нь та нар байсан. Нөгөө одоо заримдаа би чи хүүхдээсээ гэр бүлээсээ нөгөө урмыг хангалттай авч чадахгүй шүү дээ. Тэнгүү та нар баярлаа багшаа гэдээ даалгадчихсан шүү дээ, тэ. Энэ намайг цэнэглэжсэн юм бэл. Тайзан дээр гэсэн үг байхгүй. Тайзан дээр гарангууд би цэнэглэгдээдсэн. Одоо урмаар бол тасраагүй гэсэн үг байхгүй. Тийм учраас иймэрхүү одоо тэнгуут зарим одоо шил Элвис Пресли мэтийн хүмүүс бол яасан гэхээс үлдээ алга ташилтандаа донтцсон үлдээ. Хүмүүсээс салж чадгаа байсан эхнэрээсээ салцсан. Энэ болохоор бас нөгөө тийшээ ингээ хадалт үүсч шүү дээ. Одоо тайзнаас буухаа болцсон гэсэн үг байхгүй. Тайзны хүн болоод тэндээ мөн хөрцсөн. Тэгэхээр иймэрхүү бас одоо тэнцвэргүй байдлууд бас гардаг. Тэр нь бол нөгөө өвчин намдагч имэндээ дондчин гэсэн үг байхгүй. Тэр энийг баланс гэж хэлээд байна. Тэгэхээр бидэрт аягүй сайн одоо ментор байх хэрэгтэй. За тэгээд энэ орон зай сэтгэл зүйн орон зайг найзууд нөхөд ороод ирдэг. Тэнгүүт найзууд нь гэр бүлийн хүмүүлээ давчдаг. Тэ? Дуртай юмнууд нь тэр хүн тус болоод байгаа юмнууд нь ингээд тодорхой хэмжээнд тус болж байгаа юм хэтрүүлж хэрэглэх юм бол буцаагаад нөгөө системээ ингээд гэмтээгээд эхэлдэг. Тийм учраас энийг тэнцвэртэй авч явахын тулд ухаан хэрэгтэй байдаг. Жишээ нь одоо Элвис Пресли болвол хэд хэдэн зүйлдер донтсон. Нэг нь мэдээж нөгөө допинг буюу өвчин намдааж тэ өвдөлтийг багасгадаг тэр эмэндээ донтсонсэн. Энэ бол мэдээж нөгөө одоо бидний нэрэлтгээр харт аим шүү дээ. Ер нь бол допинг тэ хүч үүсчихсэн, стрессийг тэ зүйлдээ энээсээ болж одоо донтолт үүссэн. За тэгээ мэдээж одоо гэр бүлийн тэнцвэргүй байдал тэ нөгөө уул нь өвчнөө намдаагаад асуудлыг шийдчихсэн чинь өвчин намдаагчдаа донтсон гэсэн үг байна тэ. Гэх мэтлийн юм тэнцвэргүй байдал үүсдэг. Тийм учраас хэдүүлээ сэтгэл зүг нэг тавих чухал байдаг. Яг л сэтгэл зүй өөрөө энэ тэнцвэрийг баланслуулах хэрэгтэй байхгүй. Тэгээ хоёрдугаарт мэдээж эрүүл мэнд байна. За эрүүл мэнд сэтгэл зүй хоёр нийлээд нэг хамгийн чухал зүйл гэдэг битгий мартаараа тэгээд гэр бүл орж ирнэ. Тэгэхээр хүүхдүүд жоохон байгаа үед бол
одоо ингээд зарим эцэг эхчүүдийн яриа ингээд сонсохоор ингээд хитрхи хүүхд төвтэй болоод ирэхээр яа гэхээр хүүхдийнхээ өмсөж байгаа хувцс, мувц одоо тэгээд одоо амьдарч байгаа орчинд амар өндөр анхаарал тавиад өөрийгөө хайчдаг. Гэтэл хүүхдийг үндэ багада үнэтэй тоглоомоор тоглож гинүү, хямдхан тоглоомоор тоглож гинүү. Хүүхдийн хувьд бол тэр нь чухал биш байдаг. Яг жоохон бага хүүхдэд хувцас хүртэл чухал биш байдаг. Тэр үед нь өөрийгөө уулан цэнгэлж явах хэрэгтэй байдаг. Одоо тий. Тэгээ хүүхдэд одоо яг мөнгө хэрэгтэй, чанартай овц хэрэгтэй, сайн орчинд амьдрах хэрэгтэй болох үед нь тэр нь бэлэн бэлтгэсэн байвал тэр тухайн үед л одоо хамгийн сайнаа зориулахад болчдөг. Ер нь бол. Гэх мэтлэн энэ амьдралын нарийн тэнцвэрийг хэн энэ тэнцвэрийг олох ёстой вэ гэхээр хэдүүлээ маш одоо ухаалаг маягаар сард хамгийн багадаа нэг удаа зөвлөгөө авдаг, суудаг, дүгнэлт хийдэг. Тэгээ санхүүгийн нөхцөл байдал ямар байна? Одоо дахиад 5 жилийн дараа энэ хичээлээ ажиллаад чадах уу? Энэ ажлаа болоход би ажилгүй тогтмол цагийн ажил хийхгүйгээр миний санхүү одоо ингээд цаашаа явах чадамжтай байгаа юу гэж асуултыг хүртэл өөрөөсөө асууж явах хэрэгтэй тийм. Тэгээ карьераа бас байн бодож явах хэрэгтэй. За одоо чи хэдэн настай байлаа? Хэдэн жил иймэрхүү ажил хийж чадах вэ? Энэ ажлыг хийхээ болоход чиний эрүүл мэндийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Чи сэтгэл ханамжтай цаашаа дахиад явах боломж байгаа юу? Тэгэхээр хэдүүлээ энэ дээр нөгөө одоо 5 жил гэдэг имийг битгий мартаарай. Ямар ч ачааллыг 5-аас илүү жил битгий хэтрүүлээрэй л гэсэн үг юм бол. Бизнесийн хэллэгээр бол энэ 5 жилийг бол гадагшаа чиглэсэн өсөлтийн хэлбэрт гэж ингэж тайлбарлаж болно. Энэ бол маш их энерги эрч хүч зарцуулдаг 5 жил байдаг. Компани байгуулах, хүнтэй танилцах, борлуулалт хийх, шин санаа олох, бүтээх, байшин барих, машин авах, хувцас солих гэдэг ч юм. Энэ дандаа нэг юм сонирхолтой энэ процесс. Гэхдээ энэ 5-аас илүү жил одоо яг энэ ийм темпээр одоо энэ гаралтыг ингэж гаргаж болдоггүй. Тэгээд энэний дараачийн шилжилтийн процесс нь юу гэдэг вэ гэхээр энийг энэ бол дотгошоо чиглэсэн өсөлтийн хэлбэр байдаг. Гэхдээ энийг хүмүүс одоо буруу тодорхойлдог энэ жижиг шарыг яагаад тэгэхээр борлуулалт буурдаг, хүмүүстэй ажиллах, ярилцах цаг багасдаг, их юм сууж бодох, төлөвлөх, дотгошоогоо анхаарах хэрэгтэй болдог. Тэнгүүт энийг одоо борлуулалт буурж эхлэнгүүт за одоо юмс болохоо байж эхэлж байна гэж боддог. Уул нь тийм биш. Энэ бас өсөлтийн нэг хэлбэр. Ямар өсөлт вэ гэхээр дотгошоо өсөлт, чиглэсэн өсөлт. Энэ дээр илүү зөвлөгөө авах хэрэгтэй байдаг. Энэ дээр илүү дүгнэх хэрэгтэй байдаг. Энэ дээр илүү ингээ баттгах хэрэгтэй байдаг. Химжих хэрэгтэй. Сая түрүү хэлсэн шүү нөгөө химжигдэхгүй нөхцөл байдал дотор удаан явах юм бол энэ стресст орох магадaltaй гэсэн шүү. Тэгэхээр 5 жил явсан ажлаа энд химжих хэрэгтэй байхгүй. Тэгээ энд ойролцоогоор нэг 2 жил зориулж болно. Дээдлэн. Гэхдээ энэ 2 жилийн тал нь дүгнэх, төлөвлөх. Тэгээ энэ чинь бэлтгэл ажил, үйлдэл авах. Тэгээд дараачийн нөгөө сонирхолтой 5 жил эхэлнэ. Тэгэхээр энэ хурд 6 жил үргэлжлэх боломжтой гэсэн үг. Энэ хурд. Гэхдээ 5-аас 6 дахь жил нь ямар байх вэ гэхээр нөгөө сонор сэрэмжтэй байгаад ажлууд ерөөхдөө явж байна. Гэхдээ яах вэ? За одоо сүүлийн үед болж байгаа үйл явдлуудыг дүгнэх, бичих, тэмдэглэх, дүгнэлтийн процесс яваад эхэлнэ. Дүгнэлт магадгүй нэг хагас жил ч юм уу 4 сар ч юм уу явсны дараа дүгнэлтэндээ суурлаад дараачийн жилд хийх ажлын төлөвлөгөөнүүдээ гаргаж эхлээд тэр гаргаж ирсэн төлөвлөгөөгөө дараачийн жилд нь бойжуулна. Бойжуулна гэдэг нь хөрөнгө оруулна, тий? Сургалт авна. За одоо энд ажил явж л байгаа шүү дээ. Энэ урсгалаараа явж байгаа. Гэхдээ энэ дотгошоо чиглэсэн өсөлтийг төслийн удирдагч эсвэл гэр бүлийн тэргүүлэгч эсвэл хувь хүн та өөрийнхөө амьдралын төлөө энэ 2 жилийн процессыг эхлүүлнэ. Тэгээд энд дүгнэлтэн дээр суурилсан өөрчлөлтийг энэ 2 жилд хийж дууссаны дараа хүмүүс харахад бол энэ өөрчлөлт зүгээр л анзаарахдаггүйгээр ингээд өргөжлөө явах хэрэгтэй. Бидний дотор тоогоор ангилэгдчих хэрэгтэй. Ажлын хувьд ингээд явж лээ шүү дээ юм өсөхгүй. Гэвч дотор нэмэрхүү процесс болно. Тэгээ энэ удаач дотоод өсөлтийн юу хийхдээ нөгөө эрүүл мэнд, гэр бүл те бүх юм руугаа ингэж нэг анхаарах хэрэгтэй. Өөрчлөлт хийх хэрэгтэй. Анхаарал бол энэ дотор байна. Энийг хэдүүлээ 12 хуваах юм бол ингээд хуваах юм бол энэ дотор олон одоо жижиг ийм чанартай цагууд байх хэрэгтэй. Ерөнхийд нь харах юм бол
нэг том ачааллыг 5-аас илүү жил яг тэр төвшөнд барих юм бол одоо өвддөг, ядардаг, шатаж дуусдаг, олон асуудал гаргадаг. За зарим хүмүүс ийм хийхгүйгээр шууд үргэлжлээ явсан байдаг. Гэхдээ энэ 5 жил нь ерөөсөө байнгын уналт байдаг гэсэн. Ингээл уналт. Тэгээд те хизээч дахиж энэ орж ирж өсөлдөх чадваргүйгээр ундаг. Хэрвээ 10 дахь жил дээр ингэж одоо хаан явах юм бол энэ карьер тэгээд дуусаа. За энэ карьер унахгүйгээр цаашаа явж ивэл энэ хүнд ямар нэг ноо байна гэсэн. Юу лээ? Хүчирхийлэл, авилгал одоо юу гэдгийг те одоо буруу маягаар энийг цааш нь явуулчихна гэсэн. Энэ системийн гажууд үүснэ. За тэгээд дараачийн 5 жил дахиад нөгөө нэг тий 2 чи ингэж явуул энэ хамгийн эрүүлнэ. Тийм учраас би та энэ дээр нөгөө хэмжигдэх боломжтой болгоорой гэж хэлж байгаа юм учиртай. Ачааллыг хэмжиж, тий мөрөөдлийг бас хэмжиж, аж жаргалыг бас хэмжиж, 5 жил аж жаргалтай амьдарсан бол дараачийн 5 жил аж жаргалтай амьдрахын тулд амьдралын дотоод найрлагыг дахин сайжруулах хэрэгтэй болтгоо. Окей. За өнөөдөр амраа өгш 10 минут хоцорч ирсэн. Тэгээд дуушлаарай. Тэгээд ярих цаг дууссан байна. Тэгээд хэдүүлээ өргөжлүүлээд кофе унгаа 2 үг салцгаа. Анхаарлаа сонсно баярлалаа. Энэ сэдв бол ингээд дуусахгүй таны заавал хажуудаа тээж явах хэвээр нэг судлаа явж явах хэвээр чухал зүйл шүү гэдгийг би дахиад сануулъя. Тэгээд өөр дээрээ дүүлтэйгээрээ окей. Баярлалаа.